Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан өөрийн суралцж буй үндсэн мэргэжлээс гадна хос олон хавсрах мэргэжлэр суралцах боломжтой. Ингэж суралцах нь сургуулаа төгсөөд ажлын байран дээр хүрэх чадвартай мэргэжилтэн болох мөн хөдөлмөрийн зах зээл дээр давуу боломжийг бий болгодог. Хос болон хавсрах хөтөлбөрөөр суралцахын тулд санхүү эдийн засгийн их сургууль дээр хэрэгжиж буй бүх хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой. Боловсролын зэрэг буюу бакалаврын зэрэг эзэмшнэ гэдэг нь боломжоор дүүрэн ертөнцийн нэг хаалга таны өмнө нээгдэн харин хос мэргэжил эзэмшнэ гэдэг нь үүнээс ч олон үд хаалга нээгдэх боломжтой. Хос мэргэжлийг эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна суралцахыг хүсч буй хөтөлбөрийнхөө 40-оос дээш багц цагийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл судалж, дадлага, кейс, төгсөлтийн шалгалтыг өгснөөр хос мэргэжилтэй бакалаврын 2 дипломтой төгснөө. Үндсэн мэргэжлээрээ бакалаврын зэрэгээ авсан тохиолдолд хос мэргэжлийн бакалаврын зэрэг авах эрхтэй болно. Тухайлбал эрх зүй хөтөлбөрөөр суралцагч нь нэхлэн бодох бүртгэл санхүү хөтөлбөрөөр суралцаж, эрх зүй нэхлэн бодох бүртгэл эрх зүй санхүү удирдлагын хосолсон мэргэжилтэд төгснө. Өөрөөр хэлбэл эрх зүйн бакалаврын зэрэг болон нэхлэн бодох бүртгэл санхүү удирдлага мэргэжлэр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгснөө. Одоогийн байдлаар 30 гаруй оюутан эрх зүй нэхлэн бодох бүртгэл санхүү мэргэжлэр хослон суралцаж төгссөн бөгөөд гэрээ эрх зүйн асуудлыг хууль зүйн болон санхүү бүртгэл талаас нь давхар харж уялдуулах чадвартай байгаагаараа ажлын байранд давуу байдлыг бий болгож байна. Хавсрах хөтөлбөрийг сонгон суралцсан тохиолдолд боловсролын зэрэг олгохгүй, харин үндсэн мэргэжлийн бакалаврын зэрэгээс гадна хавсрах хөтөлбөрөөр суралцсныг гэрчлэгээ олгоно. Тухайлбал санхүү хөтөлбөрөөр суралцагч нь мэдээллийн системийн хавсрах хөтөлбөрөөр суралцсан төгсвөл мэдээллийн технологийн өндөр чадвартай санхүүч болно. Хавсрах хөтөлбөрөөр суралцахын тулд оюутны суралцах хугацааны хуримтлуулсан голч дүн нь 2.6-аас дээш байх. Мөн үндсэн мэргэжлийнхаа 70-аас дээш багц цагийн хичээлийг судалсан байх. Хавсрах хөтөлбөрийнхөө 30 багц цагийн хичээлийг судлах шаардлагатай. Оюутнуудаа хос хавсрах хөтөлбөрт суралцаж боломжоо яагаад нэмэгдүүлж болохгүй гэж За сайн бацаа намайг галуудрах гэдэг. Намайг Эрдэнэ сууд гэдэг. За намайг болцох гэдэг. Дижитал эргэн үед сүүлийн менежер мэргэжилтнүүдээс маш олон талын ур чадваруудыг шаардж байна. Эхний номер 1 зүйл бол дижитал технологиг ашиглаж сурах нь зайлшгүй болоод байна. Тухайлбал миний хувьд бол их сургууль төгсөж исэн мэдлэг маань одоогийн магадгүй 2 дугаар курсын хүүхдэл одоо тэр мэдлэгийг эзэмшиж байна. Тэгэхээр одоо өнөөдөр олж авсан мэдлэг маргааш бол хувьсан өөрчлөлт болохоор тэрийг өөрөө технологитойгоо харьцаж сурах нь зайлшгүй нэгдүгээр ур чадвар болж эхэлж байна. Манай сүүлийн үйлчлүүлэгч нар финтек зах зээлд буюу финтекийн салбарт үйлчлэгээ үзүүлж байхдаа холбоотойгоор бид нэр энэ технологийн салбар дээр бас шин тутам мэдлэг мэдээлэлээс хоцрохгүй энэ чиглэлээр мөн хавсарсан энэ мэргэжилтнүүдийн бэлтгэх ийм шаардлага тулгараад байна. Байгууллагуудыг харж байхад agile ажилтан илүү сонирхдаг болсон. Төслийн удирдлагын аргачлал бүхий л төвшин одоо хэрэгцээ гарч эхэлж байна. Ямар нэгэн ажлыг өмнөх үеийн бодвол бие даан ганцаараа шийдэх зүйл маш хордож байна. Тэгэхээр дандаа баг хамт олноор ажиллах, баг удирдах, төсөл хэлбэрээр аливаа ажлыг гүйцэтгэх, agile, scrum даргачлалуудыг үйл ажиллагаанд төлхөө ашиглах зайлшгүй шаардлагатай эхэлж байна. Тэгэхээр альж мэргэжил, альж чиглэл байгаа зүйл хамааран энэ хоёр скил бол зайлшгүй шаардлагатай байна. Дан ганц өөрийн харж байгаа үнэхээр явах олон талаар өөрийн бодлоо илэрхийлэх боломжийг олгож байгаа. Тэгэхээр хос мэргэжтэй байхын давуу тал гэх юм бол хэрэглэгч болон харилцагчтай илүү олон талаар өөрийн саналууд болон мэргэжлээрээ илүү ойлгох боломжийг илүү олгодог. Problem solving, critical thinking гэж нэрлэдэг байгаа. Альва асуудлыг хараад цаадах мөн чанарыг харах, таних тэр чадамж. Хэмжээний өгдлөөс шийдвэр гаргахын хэрэгтэй мэдээллийг боловсруулах чадвар. Энэ бол өөрөө бүр маш трендинг, одоо маш hot зах зээл дээр байгаад байна. Орчин үед илүү тоног төхөөрөмж болон програм хамжууд илүү ажлыг хөнгөвчлж байгаа. Илүү автоматжуулж өгч байгаа. Технологи суурьтаа яваад эхлэнгүүт байгууллагууд маань харьцангуй digital transformation, business process reengineering гэдэг. Сүүлийн орчин үеийн чиг хандлагатай уялдаад дан ганц салбар эрх зүйгээр биш. Одоо бидний хувьд гэхэд хуулийн мэргэжлээс гадна давхар нэгтлэн бодох санхүү бүртгэл болон технологи дээр хавсарсан одоо legal tech чиглэлээр сурч төгсөх юм шаардлагууд үүсэж байна. Цахимжснаар цаг хугацаа хэмнэх илүү үр дүнтэй ажиллах боломжийг бас бүрдүүлээд байгаа. Орчин үеийн шинэ ажлын байрууд бас биш гарчиж ин гэж хэлж болно. Энэ бол дан ганц одоо бидний хувьд хуульч мэргэжилтэй байгаа зогсохгүй. Мөн давхар технологийн мэдлэгийг илүү шаардж байна. Та бүхэн сайн мэдэх ChatGPT ч юм уу хиймэл оюухан өөрөө хүний нэг хэвийн үйл ажиллагааг хөнгөвчлж байна. Буцаад тэрийг нь хэрэгэлдэг мэргэжил өөрөө шинээр бий болж байна гэж би ойлголтой хараад байна л да. Тэр өмнө нь бол магадгүй бид нар сампангаар за одоо тоо бодох ч юм уу тайлан баланс хийх
байсан бол компьютер гарснараа тэрийг нь хэрэгэлдэг хүн шинэ ажлын байр гарч ирсэн. Одоо тэрэн шиг ийм л оюухан машин learning-ийг хэрэглээ нэвтрүүлдэг, тэр prompt-ыг урагштай хийдэг тэр позишнууд зах зээл дээр маш хүчтэй ирээдүйд гарч ирэх юм болов уу гэж харж байна.